За. Уу яа. Хай. Балаа угаан суух тавтаа морил балаа угаанараа. Гарчиг хараад гэж тээ. Ойн балигтай гарч өгсөн юм шиг. Миний Монгол очоод яг одоо би Солонгос бас нэлээ одоо амьдраад тэгэд Монголд очиход надад яг юм монголчуудаас гэж хэлбэл алуулдаг юм болов. Тэгтэл монголчуудаас мэдэрсэн шүү дээ би тэрийг. Монгол хүмүүсийн юм нэг юм харилцаанаас ойлгож чадахгүйсэн тэгээд ямар сонир санагдчихсэн зүйлүүдийг би танарт ярьж өгье. Уралдаад дүүчрээс би нэг уруул өнгөлөгч тавьчлаа бас нэг уухын бэлтчихлээ. Замдаар те 30-аар ирэхээр үстэй болчихдөг юм биш үү? Та нар үс мэдж байгаа хөгш аваа нар. 30-аар ирсэн бүгд хөгш аваа голоо илүү те. Би тэрээс юу гэлжлээ нэг хэд настай үеийг өндөр настай мастаа гэж гоншгоноод байсан. Үнэн штэ хөгш авгаа минь. Хөгш аваач үнэн мэдтэй. Би ч 30 гараад одоо хөгш авгаа боллоо. Баар саунд орохоор бүр үзээ юу лээ үзмэрийн хүмүүс шиг л болцсон ба штэ. Насмаас асууад 30 итгэхэр пүү гэж дуу алж малдаад. Сүүлийн насаа хэлэхгүй байгаа. Хидтэйхэр гэдэг сонсоог юм шиг I can hear you гэж мэгээд ингэж мэгээд зогтож мохтаад. Тэгээд аргалал байж штэ. Нас ч гэсэн явж гинэ. Бүгд 30 40 гуцаа сизон дуусгаад байна штэ ойлгож байна уу? 30 гараад яг ингээ сизон дуусчаад байна штэ. Яг 20-30 насны хооронд л одоо бадмалж аваарай дүүнраа. 30 гараад ирэхээр өстой хүссэн үсээгүй амьдрал ардаас ч амбардаад ингээд хөгшөөлөг нэр оруулчихсан юм биш үү. Бид нар нэг тийм ярьдаг штэ. Гадны оронд бол 30 нас бол залуу нас мас гэж үнэн залуу нас. Гэтэл яг 20-30 насныханд ингээ актлэгчдэг юм байна. Яг юм гоё 18-аас 30 насны 18-аас 39 нас 20 насны ингээд яг эдгээр чинь нэг юм баг практик crew болоод байгаа юм шин. Тэгээ 3 тор ороод ирэхээр л хаахаа ол явчихыг тэгэл тэгчээ болдог л үү. Тэгээ надад нэг тийм ийм хөвшөрсөн мэдрэмж төрж гинэ. Яг үнэ хэлье. Та нар мэдэрч л байгаа. Мэдрэхгүй байгаа бол бас сонирхол юм байна гэж. Ер нь бол тий. За тэг гол сэдвүүргөө орё. Юу гэж гуцах гэж лаа гэсэн. Би Монголд ирээд мэдэрсэн миний одоо нэг харилцаа хүмүүсийн одоо нийгмийн байдал юм юу гэх юм бол нэг одоо хүмүүсийн зан характер гэхээр бас болохгүй. Тэгээд би нэг тиймэрхүү юм ингээд амар олон харсаг. Чиний найзууд, чиний хүрээлэл тийм байсан байгаа гэд бодчих юм болов бас би зүгээр яг тэр найзууд яг өөрхийн найзууд энэ тэрийг яриаггүй шүү дээ. Өөр зөвчнөө ингээд нэг удаа болсон, хоёр удаа болсон ингээд хүмүүсийн хандлагуудыг хараад тэгээд тэгж ойлгосон. Ойлгосон ч гэжтэй зүгээр тийж надад тийм мэдрэмж төрсөндөө тийм мэдрэмж төрсөн талаар би та нарт ярих гээд байна. Ойлгоод байгаа мүү? Өөрөө ойлгохтой ярихгүй жиж хэдэн балаавнаар барьж цагнаад ээж тэр. Эсвэл өвчтэй шээс юм аа. За тэгээд нэг уух юм хийж аваад тэгээд эхлэе. Хүлээж. Тэгээд өнөөдрийн миний YouTube ивент тэтгэгчээр Trader Joe's гэдэг дэлгүүр байдаг Америкт. Тэрний энэ одоо cherry juice байна. Тэгээ нэг уух гэж байна би. Би тэр сууж үзээгүй яг үнэндээ. Анхудаа уух гэж байна. Тэгээ энэ миний анхных. За нэг цагаан хэвсэн дээр асахвал. Тэг цагаан хэвсэн дээр асахвал арчаагүй угаагаад өнгөнд гаргаж чадахгүй шүү дээ. Бас дахиад $40,000 угаалах юм болно. Муугаа мэдэхгүй. Тийм бол нэг болгоомжтой уухгүй бол солигтой хүн бодорч чадахгүй жоохон багтай загнадаг гэсэн. Хിവэрээ шүү ээж гэж. Микрофон барих уу? Архиа хугацж чинь ундагаа хууш. Аях чимэр гоё юм би тийм гэж байгаа. Тэгээд би угаас авсан юм. Мохо токсик ярины мөнгөтэй байж тэр. Тэгээд би угаасаа л юм штэ. Тэг байгаа нь л юм. Биста. Яалтаж. За тэр яг одоо ингээд гинт өрөвдүүлэхэд шаад. Юу яадаг штэ би чинь яадаг гэж ярьж хэлээ сая. Өө ихлийгээд би ундаа авсан штэ. Sorry. Би бас нэрээ бимбэг авсаж тардаа. Тэг та нарт харуулах гад ингээд албаар бимбэгэн дээр сууд бичлэг хийж ийн. Юмтай хүн юмаа гахуулж ийн. Бимбэг гүчи хатарах. Таалсан юм уу? Бимбэг ийм бимбэг аваад энэ зурхныхаа урд суугаад ингээд юм үзмээр байдаг. Бөөдөө арай холдоод ерөөс нэг юм жоохон зурхтайгаа ойртохгүй санагдаад. Тэгээ энийг би дахиад яг нэг 2 3 хоног өмнө ирсэн үү? Яг ирсэн шөнө би энэ дээрээ суугаад өглөөний 7:30 хүртэл Солонгос драма үзсэн байдаг юм аа. Зомби зарилсан юм өглөө. Тэгсэн шүү. За одоо жинкнээсээ гол юм руу орё. Цаг болгоом байлаа. Одоо эдийн намайг ирж аавна. Би тэр жим явах юм. Тэг чаас явдаг л хатаад хотлоо явж явах тэг болох л гэж бодоод явж гин.
жил мөлийн дараагаас нэг юм хүн шиг төрөхтэй болох нь бүр амт шиг төрөхтэй болох нь за бүү мэд. Зя тэгээд өөр ховж ив гэж байна. Ярин гэсэн сэдвэрийг ордоггүй би харин нэг юм руу орохгүй бол ингээ хазаагаад бүрсдөө ундаараа л ундааныхаа тухай хараад аягныхаа тухай ингээд бим бага хараад бим багныхаа тухай яриа явчихдаг юм өвчтэй харин шээс байгаамаа. Дүрс маань юм тослогдсон байгаа биш шүү. Юу яцсан байгаа юм би амхандаас та нарт хайтаа гаргачихад юм хөөс төрхөөд ингээд ийм ват болгоцсон байгаа шүү. Тэг харагдахгүй л байгаа хальтаа яг үндэ би түрүүн талент очиад харсан. Жохоо хэрэг юмшиг харагдаад байна. Тэгэд би өө стаацдаг. За жим орчод өс хөлрөх юм чинь тэний дараалал шүү дахиад уснаар би бол усанд орсон юм. Тэгвсэндээ амар гой шууд хойшлуулаад чихтэй байгаа дэр ингээд хөөс төрхөөд амарлаг кинонд гардаг гой залуу шиг болох юм бодсон чинь хээш зүгээр л ийм сөндөл болчлоо. Ямар ч арга байсан. За одоо жинкнээс оос төрөг ор. Йоо. За ирэв төвлөрөөрэй. Өөрийг буцахгүй төвлөрөөрэй. За Монголд би 21 онд яг коронагийн үед би Солонгост Монгол хоолны газар ажилладаг байжгаад 21 онд нөгөө нэг газар мазрууд чинь хоолны газар мазрууд чинь хаагаад дээрээс нөгөө нэг оройд олоолтол ажиллаулаад хаана маань гэдэг. Манайч орой л овооны ганц нэг хуурдаг газар чинь. Тэгээд энийг Монголд очихоос өмнөх жоох юм ярьж үгүй заяа та нарт би сонирн болгож уулна ингээ хазаачлаа. Бас ярьчлахгүй юм байна. Би 21 онд яагаад Монгол ирэх болсон бэ? 21 онд тий. Йоо яриач та минь. Юу зодхоосоо бүр өөрийгөө заримдаа бол нэг шахаад авчмарах юм. 21 онд би Монгол руу буцсан шалтгаан гэж би баг 20 нэгт удаага хэллээ биз та. За тэр яах вэ? Тэг яагаад буцах болсон шалтгаан маань би нэг Солонгос хоолны газар биш Монгол хоолны газар Солонгост ажилладаг байсан юм аа. Тэгээд гэсэн тэр дампуураад коронавигоос болоод тэгээд Монгол явсан. Гэхдээ дампуурсах ди өмнөх байдал бас нэг жоохон инээдтэй байсан заа гэсэн. Яагаад гэсэн чинь нөгөө коронавиг үеэр хүмүүс чинь ингээд нуугдаж юмаа орой 7-оос ингээд уус даяар хаагдчих чинь. Тэгээд манайх чинь бас хаалгаад хөвгч чинь. Нөгөө арт талын нөгөө нэг юм чанку одоо юуны хэсэг зойр гэх юм уу? Доош зойрцсон доош орчдөг юм. Агуулах хэсгийнхаа цаагуур юм ханд агуулад хүнээс оруулж ирээд Монгол найзуудаа оруулаад эсвэл өөр жоохон найз гэсэн монгол хүмүүсийг оруулаад тэгээд бас нэг арх марх зараад хажуугаар нөгөө нэг хачиранд нь солонгосч уус арх ухаар хачир иддэг хачиранд нь монгол хоолоо шагаад одоо ёо нөгөө хоньны шарсаа хавруу байрах гэд баг өөрөө зохиоцсон меню энтертэй. Тоогооч ихч мэгч байхгүй болцсон. Манай нэг эмэгтэй найз бас тоогооч хийдэг байсан. Тэгээд тэр найз маань бүр хаасан суунд амьдардаг гэ бочонд ирж чадахгүй гэдэг болоод. Бүр драма. Тэгээд нэг юм бүр болохоо ойлоо за болио Монгол явж л ч доод болъё гэд. Тэгээд Монгол руу явъя гэдгсэн чинь надад Big Brother гэх шоунаас орох санал ирээд. Тэгэхээр монголчууд удааг угаас найз нөхдөг болчихсон юм чинь амар онжуулаад авчгаар нөгөө нэг ийм жоохон дол нийлэг байсан хүмүүс чинь ингээд бүгд ийш явцгаацсан. Тэгээд надад ерөөсөө манай нэг кадрыг талигаач найз маань тэгээд содоо гэдэг нэг найз маань тэгээд номлон гэдэг нэг найз маань ингээд 3 л нэг тоон багцсан хэдэн найз маань ингээд сүүлд найзлаг байсан юм найзууд маань нэг гарын таваар багтахгүй болцсон л тэгж очсон. Тэгээд харин яг очиод удаагүй нэг сарын дараа 2 сарын дараа би шууд нөгөө нэг коронавигийн үеэр байсан учраас тэр Монгол телевизийн шоунд ороод баг 21 22 баг л худалч нь баг л 3 сар шаацсан шүү тэр дотор. Тэгэл гарч ирээл амьдрал үзэж гисэн тий. Илүү хүмүүсийн дунд орж эхэлж байгаа байхгүй. Тэгэл ингээл амар олон найзуутай болоод ингээл тэгэл ер нь Солонгост амьдардаг найзуудаас илүү Монголд амьдарсан 2 жил Монголд амьдрахдаа би тэр төрийг танилцсан монгол найзуудтай амар тасцсан илүү ойрхон болсон санагцаа. Мэдээж Солонгост байгаа найзуудтайгаа мэдээж татна л доо. Гэтэл хизээч яг би Солонгос найзуудтайгаа бүр их тэр хэмжээний татна байсан хөрөв гүүч юм шиг. Нөгөө зүгээр юм нэг юу ялгаа соёлын ялгаа байгаагаа гэж бодсон жоох одоо бодогдож байна. Ингээд энэ өндөрлөгөөс эргээд харахад өөр яахгүй. Эхлээд өндөрлөх төр гарчаад гуцаа за тийг. Тэгэд Монголд ирээд тэр одоо хүмүүсийн харилцаа одоо нийгмийн одоо харилцааны соёл гэх юм уу? Юу гэх юм хувь хүний соёлч гэхэд бас хэцүү л айгүй олон хүнтэйг ажиглаж надад харагдсан байхгүй юу. Тэгээд би ингээд ирээд ингээд манай монголчууд нэг юм амар юутай юм бэл айгүй юм хоорондоо тийм айгүй гоё харилцаатай. Найзууд бол ер нь бол нэг тиймэрхүү байт юм бэлээ. Юу байсан гэсэн надад нэг юм мөнгө хүнд зээлх хинтер надад айгүй юм сонин юу байсан анхандаа. Ягаад жимбэ гэхээр одоо ер нь зүгээр ингээд манай нэг зүгээр л ингээд манай ойр татны ганц нэг найз мэс ч юм уу тий. Өө чи 90 надад 20 мянга төгрөг надад явуулчаач гээд тэгхгүй тэгэхээр би зүгээр л юу ч бодоагүй. Чи надад хизээ өргөлээд өгөх юм гэдгсэн чинь. Үгүй чи явуулаад таачтэй гэдгсэн тэгээ би чи надад хизээ өгөхөө хэлдэг чи чамд явуулна үсттэй чинь гэдгсэн чинь өө чи ч амар өглөө юм бэ гээд нэг загнуулсан юм. Тэгэхээр зүгээр л би ялч тэрийг болохоор ер нь бол зүгээр монголчууд нэг нэгэнд ингээд танилцаа найзууд болчихоор ер нь жоох юм задгаа назгаа болчихдаг юм шиг санагдсан мөнгөний тал дээр ч юм уу тэгдэг юм уу. Би ч нэ Солонгост бол 1000 вон нэг хүндээ зээлсэн бол тэгэл яг хэрвээ 1000-ыг төр өгч би чамд байж байгаа жоохон байж байгаа ирүүлээд өгөх юм шууд ирүүл өгчдөг шүү дээ жоохон байж байгаа. Нэгвэл
нэг юм 10,000 вон энэ ингээд манай найз нэг уух юм тооцоо за байл ингээд нэг юм би цогтж могтцсон тэгээ төлбөрийн чадваргүй авах манай найз төлцсөн бол би маргааш нь зэрэнгүүт өчигдөр миний тооцоо хийсэн байгаад асуугаад хийсэн өндрөнд би ингээд мөнгөө явуулдаг. Тийм шууд л явуулдаг. Өгнө гэсэн цагтаа яг хизээвэ гэдэгтэл яг өгөх ёстой. Тэгээд яг үнэхээр бас нэг найзуудаас мөнгө зээлдэг штеп бид нар ч бас юм зөндөл байсан надад бол хүнээс мөнгө зээлгүй. Найз нь өнөөдөр мөнгө зээлээд дараа 7 хоногийн бүтэн сайнд ингээд одоо чи өнөөдөр бүтэн сайн гэж бодоход яг найз нь 7 хоногийн дараа ингээд цалингаа буунаад тэгэхээр чамд эргүүлээд өгье гэдэг ийм харилцаанууд байсан байхгүй юу. Тэгээд яг өгдөг. Хэрвээ би өгж чадхааргүй болоод ямар нэгэн гинтийн ингээд миний санхүүгийн хувьд ингээд надад цалингаа авсан ч гэсэн тэр найзынхаа өрийг өгж ингээд чадхааргүй ингээд байх юм бол урд өдрөнд би ингээд цалингаа авчаад өгөх өдрөөсөө яг маргааш өдрөөс нь өмнө би ч гэлтгүй ер нь бүгдээр л тэгдэг. Солонгос амьдралд Солонгос Монголгүй миний мэдхээр бол бүр найз нь маргааш өгж амжихгүй юм шиг байна. Төрөл хоног чамаас авсан одоо чинь 50,000 вон. Тэгээд найз нь дахиад нэг хэд хоногийн дараа өгж болох уу гэж асууна. Ер нь энэ бол зүгээр ингээд айгу зөв ч хүнээс юм авсан бол өгөх ёстой. Гэхдээ тэр өгөх цагаа тэр хүн надаас асуухаас өмнө би өгсөн байх ёстой. Тэгсэн чинь хэрвээ би өгч чадахгүйгаа мэдж байгаа бол аль үжээ урд өдөр нь мэддэгдэх хэрэгтэй байхгүй тэр хүн. Би ингээд ер нь бол дандаа тэгдэг. Маргааш тэр өгнө гэсэн мөнгө найз нь өгч чадахгүй байх шүү гэдэг ингээд хэлэх ч юм уу тий. Нэг юм. Тэгээ нэг бол ингээд шууд тооцоо хуваагаад хөдлөө бол дор шууд нэг какао ороо мөнгө шилжүүлэл ингээд болчдөг. Нэг бол кашаар нэг дөгөөл болдог. Тиймэрхүү харилцаатай тэгээд байсан. Ер нь бол ийм найз нөхөч гэсэн нэг нарийн сайхан тооцоо эрэхтэй гэдэг шүү дээ тий. Ер нь бол би Солонгост бол яг тэгжил амьдарч ирсэн байхгүй юу. Мэдээж бэлэг сэлтийн тул тэр ерөөсө хамаагүй хүнээс хэдэн төгрөг 1000 вон ч гэсэн төр өгч эргүүлээд үгээд авсан бол тэрийг бол заавал өгөх ёстой гэж боддог. Байр суурьтай би Монгол 21 онд очсон юм. Тэгээд би Монголд очиод хүмүүсийн тэр нэг гаргадаг характеруудын ингээд эхний ээлжинд бол би яг нэг Солонгост байх шиг хүлээж аваад мөнгө зээлж мэлэж гэхлээр би юу ч бодохгүй ингээд за гэл ингээд өгж мөгөөл эхний нэг хэсэг бол нэг эхний нэг 2 сардаа бол мөнгө зээлж эхлэхээр би бол ингээд мөнгө асуусан үнд дандаа за хэдийг ингээд хэлнэ. Тэгээд өнгөл тэд тэгэхээр чи надад хизээ эргүүлээд өгөх вэ гэдэг өнгөт нь тэгсэж байгаа л тэгэл дараа 7 хоногоос гээд имерхүү юм яриад байдаг. Гэтэ яг тодорхой хэл. Чи надад яг тодорхой нэг өдөр хэлээ. Тэгэхээр үгүй чамд явуулъя гэхэлэр хүмүүс амар дургу байсан тэр нь. Тэгээд яагаад дургу байгаад ерөөсөө ойлгохгүй байсан би. Одоо л ойлгосон л доо. Монголчууд ерөөсөө юм юу байдгүй. Одоо юм англиар хэлж мэдэхгүй байна. Монголоор бол одоо юу гэх юм бэ? Товсон цаг. Англиар би яагаад хэлэх гэдэг. Монголоор хэлж чадахгүй байна. Англи хэлэхгүй уусаа. Ямар нэг юм амлалт ч юм уу те ингээд тэр юмыг ерөөсөө тийм амар хүн дээр боддгоо юм шиг байгаа юм. Найз энийг ингээд өгчих найз нь тэгээд маргааш нөгөөдөр эргүүлээд буцаад аваад ирэх гэдэг үг бол зүгээр юм ингийн хоосон үгнүүд шиг санагдсан. Стил одоо болтол. Би бол ерөөсөө тийм төрлийн юм биш байхгүй юу? Надад бол тэгдэг хүмүүс амар муухай санагддаг учраас би яг тийм хүн байхгүй амар хичээдэг. Нэг одоо амлалтаа амар сайн биелүүл. Амлалт гэхээр одоо хоёрын оронд ийм жижиг сажиг юм дээр бол амар инээдтэй үг нь арай хүндтэй ч байгаа юм уу? Юу гэх юм болоо энэ тоо. Ер нь бол тэгэл ингээд өгнөсөн цагтаа тоосон цагтаа заавал өгж явах хэрэгтэй өгч чадахгүй бол мэдэгж явах. Ер нь бол энэ ингээд бүр амар юм том соёл ахгүй юу? Тэгээ Монголоос ирээд би Монгол очиод ерөөсөө энэ зүйл дээр амар ингээд одоо ингээд зогцох гэж амар ингээд стресстэй. Одоо болтол ер нь тийм. Ер нь л Монгол найзуудтайгаа ерөнхийдөө нэг тиймэрхүү харилцаа байгаад байдаг. Өөр орны хүмүүстэй би угаасаа нэг тийм харилцаа байдаг. Ер нь л ингээд нэг тиймэрхүү байдаг. Монголчуудын нэг тийм юу байгаад байдаг юм билээ. Бүгд мэдээж бүгдээрээ биш л дээ. Өхнөсөн цагтаа өгдөг хүмүүс бол байгаа гэхдээ айгүй цөөхөн юм байлээ. Тэр нэг юм хоёрын орон нэг юм хүнд чинь 10,000 төгрөг өгчөөд 20,000 төгрөг өгчөөд араас нь тэгээд мөнгө авъя гэхээр нэг гуйлах чинь шиг нэхгүй байхаар заримдаа өөрөө ч гуйлах чинь юм шиг үнэхээр заримдаа 10,000 30 болсон явж байгаа шиг. Тийм үе байдаг шүү дээ. Тэгээд аюу хэцүү тэгээд энэ ч одоо өгөх чийцээ өгөхгүй байх чийцгүй өгөхгүй болохоор ямар үлэн гिचээ гээд намайг буцааж оромжлоод өгөхлөөр эцтэй яасан өгсөн юм гараад таталтаад өгнө штэ бид таа мөн бид таа болоод аюу хэцүү юм лээ. Тэг би бол ер нь мөнгө төлнө гэдэг хүнд мөнгө зээлэх мэлэх ч юм уу. Тэр бас нэг тийм байсан. Одоо чинь ингээд бөөндө караоке ороод ингээд явдаг. Сквад ингээд бөөндө хоол идэх ч юм уу тийм. Тэгэхээр ингээд одоо чинь манай содоо гэдэг найз ерөөхдөө ингээд амар дандаа ингээд түлчдэг. Яг л Монголд чинь содоо чинь нэг юм юу бид нар аягүй бүүл ордог байсан. Тэгсэн чинь мембрийн карттай байлгүй яатлаа. Ямар ч тач ерөн содоо миний ихний дээр би ихний нэг 21 оных юм яриад шүү. Ингээд ингээд содоо төлчдөг хүмүүс ингээд явуулдаг. Тэгээд би бас ингээд явуулаад ингээд ингэдэг. Тэгээд хүмүүсийг явуулцдаг болохоор наа ингээд явуулчдаг юм байна гэж ойлгоод аягүй юм тухтай яаж байгаа. Ингээд дараа нь ингээд хүмүүстэй явж байгаа. Минь нас төлчих. Тэгээд найз нь ингээд ягаад үгүй мөгийг хэлээ. За гэж төлж мөлчөөл. Тэгэл маргааш өглөө зэрэг дансанд юуч орж ирээгүй. Тэгээд асуухаар яана тийм бэл өөр нэр шан мөнгө өстэй тийм мартцсан явж байгаа. Найз нь тэгж жаад хийнэ гэн. Тэгж жаад хийнэ гэж чиний өчигдөр ийдсэн хоолны мөнгө ягаад хараа чи тэгж жаад хийдэг үлээ гэд би ингээд амар ингээд ер нь бол уур хүрдэг юм билий. Надад бол амар муухай хүнийг стресс төсөн заван тэр нэг юм муухай ер нь бол амар муухай бүдүүлэг юм орк гэж л хэлэх юм уу одоо тэр нэг юм team mindтэй хүмүүсийг бол бүр үнэхээр үзэн яддаг. Тийм.
Тэгээ Монголд би очиод тэрнээс болж амар стрессжсэн. Одоо ч тийм хүмүүс ер нь бол байж л байгаа зөндөө Монголд ч гэсэн. Энэ бол угаасаа яг нэг монголчуудын нэг юм хинэггүй заа юм шиг байгаа юм. Чи өөрөө Монгол юм байж юу монголчууд хуцаад байгаа юм бэ гэж бодож магадгүй. Гэхдээ надад тэгж санагдсан юм чинь би одоо яах юм? Тэр санагдсан юм аа хэлж байна. Тэгэхээр надад санал нийлэх хүн бол зөндөө байгаа. Яг Монголд амьдардаг хүмүүс бол бүр тэр даамаа энэ зүйлийн тал дээр бол бүр маш сайн мэдж байгаа. Одоо жишээ нэг бид нар ингээл нэг одоо яасан ч удаа яриад байна гэсэн үг. Одоо бол өөрөө зөндөө юм ярих гэдэг. Би нэг нэгнээс орчоор гарч чадахгүй. Орохгүй бол нэг гараа явчихаар бүр орж ирэхгүй хараа. Стайм аа. Тийм тэгээд энэ сэдвээр орох гэдэг би ойлгохгүй нэ. Тэнийг дуусгах уу яах вэ? Тэгээд бол би таны жоох юм яриулж ярьсан байх. Юу ярих вэ? Юу ярьчлаа. Тийм намайг ойлгох хүмүүс бол байгаа хэрэг би найдаад байна. Ер нь Монголд амьдардаг хүмүүс өөрсдөө энэ ер нь л энийг туулж угсаал туулж байгаа шүү дээ бүгд. Тэгээд тэгэхээр ер нь бол энэ зан характерыг бол энэ иймэрхүү зантай хүнд бол тэр ер нь ойрхон байхыг өрөөс нүсдэггүй. Тэгээд тэр хүн ингээд магадгүй надаас 1000 төгрөг гуйсан ч би өмөргүй санагддаг. Тим төрлийн болсон гэх юм уу? Нэг юм зааж нэг 1000 төгрөгийн дээр өглөө юу гэдэг тим төрлийн хүн бол тийм би өхөн наад 1000 төгрөгийг чинь одоо 100 ширхгийг цуглуулаад тэгэл 100,000 төгрөг шүү дээ. Тиймээс ерөөсөө тэгж хүнээс авж байгаа 1000 төгрөгийн дээр ч гэсэн хариуцлага дэргэд өгдөг том хүн болцоогоор миний дүүнер хэрэг дүүнер үзэж байгаа бол хэрвээ аль үжиг хөгшрөөд хөгшин аваа болцсон балаа аваа болцсон намайг үздэг надад адилхан балаа аваа болцсон балаа аваанаар байх юм бол хэрвээ чи магадгүй тийм болоос өөрийг эргэж хараад жоох өөрчлөгдөх цагчин болсон байх шүү гэж зөвлөхөн цаашийн би зөвлөөд засрахын цаашийн зүр хэлж байна. Тэгээ Монгол очиод мэдэрсэн харин миний анхны тэр нэг юм сонин мэдрэмж бас тэр юм нэг мэдрэмж байсан. Гэхдээ одоо л арилдаггүй. Тэгээ би ерөөдөө нэг одоо л ер нэг тиймэрхүү характер зан төлөвтэй хүмүүстэй байхаар ингэж хон тухуурхаад байдаг. Тал би. Тийм байх шүү. Тэгээ би нэг бас найзууд Монгол дахь найзууд бас нэг яриад ингэ сууж байгаад бас ярьж ирсэн. Лана энтертэй ярьж байгаа. Ланаас одоо бигнут энтертэй сууж байгаад ярьж лээсэн би нэг. Яа хүмүүс ингэ шилжүүлчих хичээд ингэ. Оо чи найз төлчих чи шилжүүлчих хүмүүс яа явуулдаг юм чинь. Монгол угаас тэгдэг штэ гэдэг Лана бүр ингэ. Хүмүүс амар сонирч угаас одоо тэгээд явандаа таснаа минь найз мэз гэдэг. Би бүр тийм үгүй дотроо зүгээр ингэ юу яах лэрэ гэд ингэ хүлэн зөвшөрч чадахгүй байгаа зүгээр л оо за докок гэдэг нэг тиймэрхүү байлаар ингэ зүгээр өнгөрөөгөөд гарч ирсэн санагдаж байна. Тийм манайд бас үг тэр мэдчихсэн хүмүүс яг тийм байдаг Монгол ингэ зөвхөн тэгвэл бити ягаараа маагаараа гэдээ надад хэлжсэн. Гэхдээ яг цагаал тулахаар бид нэг балга пив ууцны араас бол хүмүүс оо найздаа нэг пив аваад өгөхэд бол зүгээр шүү дээ. Найздаа нэг пив аваад өгчөөж гэх юм бол би нэг авч өгдөг л байсан. Би бас ер нь жоохон найрын. Пив аваад өгчөөж би бол би яхаар авч өгдөж өөр ав гэх төрлийн хүн би бол тэрийг мэдчихээн. Гэхдээ яг хай нэг дотныхоо хүмүүст л аваад өгнө шүү дээ мэдээж. За тэг аваад өгөө юм гээд. Тэгмүүд нэг бол нөгөө нэг байдаг шүү дээ. Найздаа нэг пив аваад өгч найз мөнгөний тэгж шилжүүлчих гэсэн бол би мөнгө авна. Энд чинь шал хоёр өөрөөсөө л ахгүй юу? Тэг миний намайг одоо ингэхээр ямар гурай голоож өгсөн ар пиццаа гэж бодож магадгүй. Тийм голоож өгсөн пиццаа. Нэг тийм яг энэ сэдвээр бас нэг юм хүмүүсийг би Монголд ч амар ажиглаж байсан. Одоо жишээ нь ингэн заяа клуб орох гэж ч юм уу ингээл байж байгаа ингээл байж ахт ч юм уу эсвэл эхлээд нэг газар ороо суунгуут шууд ингээл юу яадаг. За одоо жишээ авлаа гэж бодоход хоёлаа ингээд сууж ин заяа. Тэгээд дөнгөөл ингээд найз нь чамд уух юм авдаг гэдэг би ерөөсөө уух юм авдаг гэж хэлээг байхад уул нэг сайхан сэтгэлтэй айгуу гой сонсогдож байгаа тэр. Айгуу гой. Оо яа тийм баярлаа гэдэг амар гоё ууж муугаал. Тэгэл дуусаад дараагийн газар л очиод клуб орох гол ингэсэн чинь клубын үүднэрэл такс төлөх болсон чинь би сая чамд уух юм авч гисэн чинь миний найз такс төлж ийн үсттэй гэл. За ганц удаа оо за тэгч гэгээд тэгэд ороод ингээд тек микро очиод ингэжсэн чинь би нэг жин тоник авчинаа за гэд за гэд тэгээд ингээд хүн ч өө мөнгөхийн завдлаггүй би жин тоник шүү гэчээд ингээд яваад өгч байгаа байхгүй тий би бүр гэж түрүүнийх нь авч өгсөн хаяг пив дими ч уу энэ ч ямар сонин юм. Надад одоо чинь энэ бол амар муухай заван юм муухай хүнийг ашиглаж байгаа арга байхгүй. Эхлээд нэг юм одоо юу гэдэг нэг за пив за 10,000 төгрөгөөр пив аваад өгчлөө. Дүнгийн буцаагаад надаар ингээ одоо чинь дэдэн төгрөг 30,000 төгрөгөөр надаар ингээ буцаа эргүүлээд ийм хариутай юм ингээ тийм үлэг анханасаа тийм тэрийг ингээ юм зохион байгуулалттай гэх юм ч одоо бас айш юм би. Тэг санаатай ч юм санаандгүй бол биш ах угаасаа тэр бол ингээ нэг юм гарчсан арга яваад байгаа байхгүй. Тэгээд хэрвээ би нэг одоо жишээ нь тийм юм тохиолдож байсан надад бүр нэг бид биш бүр нэлээд олон төрлийн хүн бүр Монголд нэг ганц уулзсан ч юм уу тэг хоёр уулзсан ч хүмүүс зөндөө байсан. Тэгээд ингээд танилцаал манай найзууд тэгэл ингээд танилцсан хүмүүс чинь энд тарахаар оо найз монголчин аим хурд найзууд болчихдог шүү дээ. Нэг угаал ганц нэг өдөр гарч пивдэл тэгэл дараагийнхаас бол акгүйцтэй хаанагагүй ингээд тийг гарыг тийш явах чинь хамт явах маяг гэл. Тэгээд ингээд дундын найзуудтай хүмүүс чинь яа энийг гарахаар тэгээд байнга таарж гин тэгээд Republic орохоор тэгээд тэнд ингээд байнга таарж гин. Тэгээд сүүлд ингээд бид нэр коммент орё гэвэл коммент дээр ч гэсэн ингээд сая монголч зөндөл таарч байгаа тэр хүмүүстэй.
Тэгээд нэг тийм сонин башир аргаар хэлдэг тийм хүмүүсээс бас ер нь бол амар их заагаа барьдаг. Тэр нь яг өөрөө тэрийг башир аргач юм онцгүй аргач юм уу гэж мэдээд амуу мэдгүй хийгээд юм уу. Гэтэ тэр яаж утсан бол тийм сайхан зүйл биш. Надад ч таалагддаг би тийм хүмүүс бүр ингээд үзэн ядаад байдаг. Ер нь яг үндэ. Тэгээд би өнөөдөр одоо Монголд очиод мэдэрсэн миний мэдрэмжүүд гэсэн чинь баг гар бараа ярьсан уу уучлаарай гэж. Бахан мөнгө төгрөг яриад 1000 төгрөг яриад өстой балж гэнэ үү. Тэгээ ер нь бол яг зүгээр тийм би яг юм соёлын ялгаанаа тийм одоо өөр соёлд амьдраад ямар олон жил болсон байжгаад би ч одоо нэг 18 амтай 19 мөстэй дээр л анх солонгос явж исэн юм чинь. Бараг тэр үедээ л 18 мөстэй л байсан. 19 20 ч байсан юм аа тэр үедээ л явсан. Тэгээд тэнд очиод бараг нэг анх удаа юм албан ёсоор архины газар орж өмнө нь Монгол дахтал арх марх уудаг лээсэн. Гэтэ ерөөдөө жоох юм нуугдаж насан туршиг мөрөг гэл ингээл яа буруу юм шиг ялгуулгүй. Ер нь гэтээ аль ч оронд насан туршихээс өмнө арх хамсаад үзсэн л байдаг л да. Гэтэ тэр бол үнэн шүү. Би л ганцаар уудсан юм биш. Тэгдэг байсан гэхдээ Монгол солонгос очиод анх удаа яг албан ёсоор бичиг баримт үзүүлээд ингээд бар саунд орж анх удаа юм яг солонгос школоор арх ууд сураад ингээд хүмүүстэй харилцаанд орж сураад яг тийм мөнгө төгрөг зарцуул сурж байгаа байхгүй. Тэгэхээр би яг солонгосчууд шиг тийм жоохон нарийнда гатсан тийм майндсеттэй байж магадгүй. Тэрийг бол би өөрийгөө зүг гэж би бодохгүй. Гэхдээ миний хувьд бол би тийм хүмүүсийг бол ингээд хүлээн зөвшөөрч чаддаггүй. Ер нь бол намайг амар стресслүүлэг ингээд хамт гарыг гээд ингээд хамт гарын орё гээд ярьж марихт нь оо одоо ядаргаа одоо тэгэл такснаас давхуулаад хамыг миний найз чичгнээс тэгээ явуулъя гээд одоо тэгэл байцаагаал минийс төлчих гिचгээд одоо тэгээд тийм хүмүүст хамт байх амар ядаргаатай гэдэг надаа бол зүгээр л нэг бол зүгээр багцаараа сайхан их мөнгө зээл далаа. Тийм биз дээ 20 10 20 гэж ингээд нэг 2 шээс бас шиг юм суулж намайг чийгүү байдалд оруулаад ингээд надад ч түүг удаж чахаар ер нь шууд бүхлээр ч юм 200 сая төгрөг зээлээд за бод сарын дараа үгээд хэлээд сарын дараа үгэл яадаг юм би. Тийм хүмүүс ойр хавьд чинь байдаг бол ер нь шууд хэлээд холдоорой. Битээ дэвчээд ашиглуулад байгаарэ гэж. Тийм хүмүүсийг би зөндөө харсан Монголд ашиглуулад идэг. Тийм хүмүүс нь хүртэл гайхал тэглөө ямар сайн найз вэ гэж бодож байгаа юм. Ямар тэгээд ямар болгоо юм бэ гэж бодолтой шүү дээ. Тэгэл амар сайхан сэтгэлтэй хүмүүс гэж боддог тэр хүмүүсийг бол би. Тэр ер нь бол ингээд тийм нэгэнд илүү мөнгө зараад байгаа ч юм уу ингээд тэр хүмүүс чинь нэг юм мөнгөний илүүдэ гарсандаа ч юм уу нэг бол тэнэгдээ ч юм уу тийм хүмүүст ингээд ашиглуулдаг биш шүү дээ. Илүү юм ууж уучраас л тэгж зөөлөн 50 ханддаг байхгүй юу? Тэгээ тийм хүмүүс дээр ингээд ажиллаж сурцсан тэр нэг юм муухай өмхий санаад хүмүүс бас би Монгол зөндөө харсан. Тэгээ тэрийг Монгол мэдэрсэн хамгийн муухай мэдрэмжүүд тэрийг байсан. Тэгээд Монголд мэдэрсэн гоё мэдрэмж. Одоо эхлэе. Йоо, энэ ч та бүрэг унтлаа штэ. Нөөдийг ирэхээс өмнө баг унтаад өгөх юм шүү дээ. Энэ ч та гоё юм та минь ягста бүр ёо cherry. Амтагдаж байна. Амар гоё юм байна. За бахан боо сүрэг юм ярьсан бас sorry. Гэхдээ ер нь бол би энэ бүр өөрийнхөө амьдралаас жишээ аваад ийм бодит үнэн түүхийг та бүхэнд ярьсан шүү. Энэ үлэрс худал хуурмаг юм нэгч голдон нэгч байгаагүй. Гэдгийг би өөрөө батлаад хэлье. Эрдэмтэд нотлоогүй ч гэсэн. Тийм байсан шүү. Тэгээд Монголд бас одоо нэг гоё талын насны яриа та тий. Өөр муу ийм сонин санагц юм зөндөө байгаа. Би одоо яриач тийм урт юм байх ч одоо энэ баг одоо 25 6 минут болсон баг. Хамгийн гоё санагдсан юм нь болохоор ингээд найзуудтайгаа хамт юу явах. Тэрэлж явах. Тэгэд hard rock блүү нэр нь орж ирдгүй. Мартчихлаа. Замралтад тэрэлж яваад тэрэлжид очиод амралтанд амарж мамраад гоё. Амар гоё. Нөгөө биний дуртай эд ингээд архи чинь 2 3 мурын шилийг аваад явна. Амар гоё. Тэст бүр очиод өрөөнд ороод архиа угаал эхлэв л амар гоё. Тэгэл нөгөө нэг трассан дээр гарч бид нар нөгөө нэг найзуудаараа ер нь дандаа нэг юм хаус авчдаг байсан. Тэгээд дотроо нэг дөрүүлээ тавуулаа зургуулаа тэгээд юм 2 хаус маус аваад ч юм уу тэгээд юм дотроо дөрүүлээ орж зургуул орж малдаг гэд янз янз байдаг. Тэгээд ер нь зургуулаа явал бүр нэг 2 давхар том 6 хүний хаус энэ авч маваад тэг явж маваад тэгээд үнэн бас үнэн бас нэлийн үнэтэй байлгүй хүний 350 байдаг байлаа хоногийн санагдаад энэ хаус нууч нийлээд ямар ч 350 тэгээд ууж идэхтэйг нийлээд 500 мянга болчдөг л байсан яаж яж байгаа л дор хаяж. Гэтэл би тэр аяллуудад аялал гэх юм гэх л ах. Тэгж явахдаа бол амар дуртайсан яг солонгост тэгдэж тэгдэггүй байсан. Тэгээ Монгол дээр тэгээд ийм гоё найзуудтай болоод тэр гоё найзуудтай хамт тийш ингэж аяллаар явах надад их амар гоё юм шиг байна. Ер нь яг ийм үг байдаг да. Нэг чиний хамгийн дуртай ингэж дуртай байдаг газар чинь ямар газар вэ гэд гэсэн чинь нөгөө нэг тийм хариулт байдаг штэ. Ер нь надад бол тийм яг ийм байх дуртай газар гэж юм очиж үзэх газар ч юм уу гэж тийм байдгүй. Аль газар байдгүй тэгээ нөгөө миний ингээд хайртай хүмүүс тэгээ хамт хаана байна тэр газар тэгээд миний хамгийн гоё тухтай гоё газар болчтгоо гэдэг үг байдаг да. Монгол надад яг тийм мэдрэмж өгч байсан.
Тэсээ ямар амар ухаантай шатваа. Гэтэ яг энэ мэдрэмж надад яг төрсөн байхгүй. Тэгээ би надад яг ийм тийм гоё мэдрэмж авсан болохоор надаас ийм тийм уран үг сая урсаа гарч шиг боллоо. Би сая өөрөө ухааныг ч баг гүцээд ойлгосонгүй сая. Та нарт ойлгоцсон байлгүй. Бидний сая юу гэж солиорсныг. Тэгээ ер нь бол яг надад тийг санагдсан. Нэрээ яг тийм юм биш үү. Миний хайртай хүмүүс хаана байна? Яг тэр газар миний хамгийн дуртай ингээ газар болоод үлддэг юм байна. Тэгээ би Монголд яг тийм гоё найзуудтайгаа ингээд байсан чинь яг тэгээд надад Монголын яг тэр дурсамж амар гоё. Ингээд шууд бодогдоод ингээд шууд амар Монгол ямар санагдчих чинь бүр амар сонин сайд болоод найзуудтайгаа амар санаж ийн. Хизээч би өөр үе цаг үед тэгээ сая 21-ээс 22 онд байсан шиг тийм гоё хөвгчлөлтэй дурсамжтай бараг л байгаагүй юм шүү дээ. Тэгэл манай фракцчтай бүр жум найзуудтай биш нөө мөнх марлал маань байна, сод эрдэн маань байна, лана маань байна, эди маань байна. Оо эди маань энд ирсэн ява. Лана маань Нью-Йоркд ява. Бид гуравчин гадаад гарсан гангу хүүхнүүд гэж. Оо латла. Манай бас тэд ч одоо Монголдо инфлюенсерээ хийгээд, би инфлюенсерээ хийгээд тэгэл байж байна да. Бигнут маань бурлаг дизайнер энэ төр болцсон бүр. Найзуудтайгаа болцсон ч угсаа байсан л та. Тэг улам л гоё болоод байгаа. Би юурээс улам гоё улам гоё болдгүй. Бас яах вэ найзтаа гэж. Найзынхаа YouTube үздэг бол доор нэг комент биччихгүй чи ингэчүүл болох гээд байна та гэдэг. Тийм. За тэгээд найзуудтайгаа гинт ярьсан ч амар юм орчлоо. Тэгээд манай Teddy маань байна гэж. Манай нэг багш найз байдیں۔ Би тэр нийлж хоол ийм хайрх бодог гэсэн. Би Эдэн дуртай. Тэр бас Эдэн дуртай. Гүүчлүү. Би л Эдэн дуртай болохоор Эдэн уугаад байсан байж магадгүй. Тэгээ найзуудтай аюу их нийлж авдаг гэсэн юм аа бичсэн Монголд тест. Тэгээ манай нөө Big Brother-ийн хэд маань байна Монголд надад маш гоё дурсамж үлдээсэн. Jack, Аза, Брита, Мика гэх чигээр ер нь ингээд хүмүүс амар хүмүүс байгаа юм би инкүү идэргээл бид нэг ингээд ихний шоун дээр нэг юм тарахгүй байгаа юм шиг байсан гарч ирээд амар гоё ингээд архан гантрий яваад би баг анхны удаа машинд суугаад тийм хол явж үзчихсэн. Миний ер нь амар гоё дурсамж гоё ийм гоё шин дурсамжууд ингээд Монгол сая 21 оноос 23 он хүртэл ингээд миний амьдралын баг айгүй гоё 2 жил тэнд өнгөрсөн юм санагдаж байна. Хүү ингээд эргээд бодоод ингээд санаад урсаад ингээд тэгж бодогддөг юм байна. Ста ганц дуу татчих юм ста даанч ажилтай. Энэ ямар дуутай юм бэ? Энэ гоё. Би энд мөнгө зарж авсандаа баяртай байна. Энэ би агид болоод байсан ч гэсэн сайхан байна. Миний будингаас бараг дуутай нэр бүр үнэндээ л хэлий. За нэг тиймэрхүү цагт болж байна яана. Нэдэ чи намайг ирж яана минь жимийн цаг бараг утахгүй болох юм шиг байна. Би жимбэр явахгүй нэдэ талгана. Би эдэрүүгээс чат өччихэд би эдэрүү залгачаад эдэрүү ярьчих. Бүндөө. Ой та нарт би эдигээ найз руу залгаж үзүүлье. Юу гэж загнах нь. Манай түрээ дэргээ хэлчихвэл яадаг юм байна. Өө энэ гараагүй тардалж хүр мэдсэн юм аа муйцдаг. Чи юу микрофон барьсан яа да. Яадгийн чиний шалтан нүцгэн байгааг чинь бичиж Монголд од болох харагдсан юм чи. Гараач дөө чи. Чи яах өөр аргагүй чи. Чгүй чи надтай цагаа толбохтой нэгээс гисэн одоо 1:50 болж юм дүү. Би одоо төрүүлээд гараад жим дээр очсон бол яана. Тасгалаа хийцэн бол яана. Отсон бол тэгэл хүлээн шүү дээ. Тэгээд би чамайг тэгээд баахан хүлээсэн бол яана. Угаасаа бүдүүлдэг ш. Ийм ухаа. Би монголчуудын яг бүдүүлэг зангийн талаар бичлэг хийгээ суужсан чинь яг бүдүүлэг хүн өөр хаалга цөм шаагаад ороод ирлээ. Баяр үргээ одоо ингээд дээди яг ингээд бүдүүлэг хүнээр тодорлоо. Минт л. Ой одоо гамтаа найз яасан бэ? За. Чи тэгвэл миний найз юу хацаач буугаа шууд манай гэр хавцасны буул дээр буугаад манайх руу ороод ирлээ. Тэгээ хоёул хамт яа. Би бичлэгээр сууж байна. Тэг чамаа гэрэл биччихье. Чи манай үдгчтэй хүндлээд ганц буудлын дээр буугаад надад хамт явчихсан шүү дээ 3 минутын газар. Чи манай балаа аваа нэр хүндэлчихтэй балаа минь гэж. За. Йоо. Стамер шууд нэг юу лээ ямар зариг шиг шаачууд арил шууд газар дээрээс нь шууд барьж аваад шууд царай цусна гаргаад заавал хүлээдэг гэдэг ингээд энэ цаг төлөвлөлт бас айгүй их намайг галзууруулдаг шууд сайн харагдаж байгаа. Энэ их хоцроод байдаг өнөөдөр л хоцортой. Гэтэ ер нь хоцорно ер нь хоцорно. Гэтэ ер нь бас гайгүй Монгол нийт монголчуудыг массыг бодвол энэ их бас амар хоцордог гайгүй. Тэгээ монголчуудын бас надад амар ингээд ядаргатай тэр санагддаг байсан юм яг тэр байсан. 3 цаг тэнд уулзъя гэдэг ихтэй дандаа 4 тийм үү 4:30 ирдэг. Тэгэд монголчуудын угаасаа яг тэр юу нэг ингээд өөртөө байж идэм шүү. 3 уулзсан бол 3:30 очноо ч юм уу 4 очноо гэд хин нэг хүлээлгэхний өрөөсөө санаа зовдггүй юм байна лээ.
Тэгээ би сүүлдээ баг өөрөө угаас тасан шүү дээ 2 жил амьдраад сүүлдээ тасаад Аз 3 гэсэн бол за би яг 3 30 юм 40 ч очиход болох юм байна да гэд хүний тийм баримжаатай болоод яг юм орчиндоо уулзчих юм билээ. Тэгэл би бас яг тийм баримжаатай болоод тэгэл ажилд би нөгөө подолк брэнд тодорхой хийдэг байхдаа өглөө дэлгүүрээ 10 дээд нэг хэрэг 19 нэдэг гэсэн. Хөтөлөд байхгүй. Хотлаад вирус тэгж байгаагүй цагийг бол амар сайн барьдаг гэсэн. Хичгүүл та нар бүр манаас одоо гэж найзаас асуугаар би цагийг амар барьдаг гэсэн шүү. Одоо тэгтээ гайгүй уцаа жоохон яагаад байгаа юм уу. Chill bro болоод юм уу? Мэдгүй. За нэг тиймэрхүү сони хачинтай Монголд байсан цаг үед маань ингээд иргэн дурсагдаад санаад найзуудаа санаа гэж дуулаад арих humархандаж арих ухах цаг алгаа. Надад. Тэгээд жим явах гэж одоо бас нэг хатуу юм шавчлаад тасгалнаас худрах байлгүй. Тэгээд найзууд санаж Монгол явмаар байна. Donation авмаар байна гэж. Donation авах юмсан. Гой donation өгмөр өгөөрэй надаа. Би юу надаа ингээд YouTube-с олж байгаа орлогч мөнгө чадлага. Ядарч чинь зүтэр чинь би доор комментэн дээр пин оруулаад комментэн дээр пиндээд дансаа оруулчих. Тэгээ миний Монгол данс руу мөнгө хийгээд тэр мөнгө маань гайгүй болох юм бол би тэр мөнгөөр дэс танаад найзгаа аварна. Тэр мөнгөөр би Монгол явах тикет аваад монголчууд найзуудтайгаа хамт тэгэлжээ амралтанд очиод 2 хоноо тэнцэнэ 4 шилээд мултлаад 4 хороо пив уумаар байна. Тэгээд тэр юуных нь хүмүүсийн хийж өгдөг хорхог морхог нийтээд өстө хохах шиг 2 хоноор байна. Гой дэгтэй. Надад тэр нь л гоё байсан юм шиг байна. Тэгээ бид нэр тэрэл рүү бас майхан авч яваад үгүй модон дунд ороод бид нэр кемпинг хийгээд тэгээ тийм нэг бүгдээрээ тэнцэнэ ингээд найзуудаараа тэмцэн зохиогоод ингээд тэгээ тэнцэнэ хондог тэгээ өглөө бас хоолнд хийж идээд тэгээ тэнцээсээ ингээд бүх хогнууд аваад ингээд явдаг. Амар гоё байсан. Тэгээ бид найзууд Монгол очоод бас ингээд Монголыг найзууд амар ингээд бахарч ирсэн нэг амар гоё юм байсан. Надад тэгтээ зүгээр би өөрөө дотроо бодоод өнгөрсөн зүйл тийм. Би ингээд хүмүүсийн нөгөө хуучин миний намайг амьдардаг байхдсан ах эгч нарын хандлагыг яриа мэдээд идэгчтэй тэгээд найзуудаа ингээд харсан чинь иш чинь ингээд аялаж явахаар хог мого бүгдийг ингээд бүр юу ч үдэлгүй бүгдийг тууж аваад ингээд ирсэн машинд хуваагаа тийгээд аваачаад түр орохтой хогийн цэг дээр авч хайдаг майдаг би тэр үед тэр сурсан бас мэдсэн гэл бодлоо. Яг үүндээ намайг жоохон багтуулах хүмүүс тийм байгаагүй жоохон бүдэрхүүд байсан. Гэж ярих хүмүүс уурж магадгүй гэхдээ энэ бол яг үнэн. Сүүлийн хүүхдүүд залуучууд ер нь бол жоохон юм гоё байгаль орчноо гэдэг юм сэтгэл мэтгэлтэй болцсон. Тэр надад амар гоё санагдчихсан 21 онд очиод Монголд. Тэгээд тойрог гэдэг дэлгүүрээс амар гоё санагдчихсан. Подолк гэдэг би подолк гэдэг дэлгүүрт ажилладаг байсан. Ихтэй маркетинг менежерээр ажилд ороод сүүлдээ худалдагч хүүхдүүд маань тогтохгүй болоод сүүлдээ өөрөө худалдагч болоод гоё эс шүү. Тэгээд би өөрөөсөө чаддаг болохоор тэгээд хажуугаар онлайн дэлгүүр ажиллуулаад би ч одоо бүр Монголд бас шааж өгсөө. Тэгээд яг Америкт ирээд би Instagram энтрийг хөгжүүлж эхлэв. Instagram дээр нэг юм fashion content хийдэг болж молоод энэ санд нүүж ирээд юу тэгж эхэлсэн үү? Тэгээд санд нүүж ирээд хийж эхэлсэн юм биш үү тий. Би энэ санд ирээд юу нь бол юм fashion content creator болчих гэж зорьсон чинь байгаагүй л дээ. Зүгээр эхлээд хийж үзье болох нь үгүй гэсэн чинь амар сайн байгаад бүр миний төсөөснөөс бүр ингээд амар сайн байсан маань миний тэр контентууд. Тэгээд бас дараагийн reel дээр би ингээд шинээр гарч байгаа залуу юм content creator дүүнэртээ бас зөвлөгөө олгоод би өөрийнхөө нэг юунуудаас ингээд туршлагаас контент яаж бүтээх вэ гэж бичлэг бас оруулъя гэж бодоод байна. Тэгээс тийм бичлэг авмаар сонирхож ивэл ингээд контент хийх заавар ч юм уу тийм ингээд вебсайт өсгөх заавар ч юм уу нэг бол ингээд дагагчаа өсгөх заавар ч юм уу гэдэг аль алийг бол ерөөдөө ингээд ойлгоцсон ерөөдөө өсгөөд хэрэгжүүлээд явж байгаа байхгүй. Ер нь л тэгээд ингээд 1 сая үзэлт хоногт 100 мянган үзэлт авах уу яаж ингээд 3 хоногт одоо постмост яаж хийх энэ чинь бол ерөөдөө бол ингээд нэг юм вебс авах энэ бол ойлгоцсон. Тэгээд явж идэг тэгтээ салхуур идэг юм яа цац байлаа гэж заримдаа тэгтдэг юм. YouTube манад амар гоё таарч байгаа. YouTube сувгын дэмжиж балаа вандрын donation хийх надад donation өгөх гэсэн юм бол энэ доор харагдаж байгаа миний пинтцэн байгаа хөдөлთა хөгжлийн данс руу надад donation явуулаарай. Тэргээр чи гоё юм авч идэ танарт бичлэг гоё юм авч идэ тэр гоё юм аваад идэж байгаа бичлэгээ танарт үзүүлнэ. Шэлэлэн. Энэ яг айгу юу юм бэлээ шүү. Айгу гоё санагцсан. Би эхлээд ингээд нэг юм donation энэ ингээд энэ хүмүүсийн ингээд дэвсэн байгаа тэр ингээд жоохон хичээд идэв гэсэн юм аа. Хүмүүсийн хараа яагаад нэг donation энэ бичээд байгаа болгосон чинь би ингээд зөндөө ингээд бас чат GPT энэс асуухгүй юу. Тэг би ингээд түншин YouTube-ээр хийдсэн чинь хүмүүс ингээд надад айгу олон хүмүүс тэгээд байсан байхгүй юу. Instagram руу бичээд чи ингээд дансаа өгчгөө данс руу чи би ингээд юм мөнгө хиймийгээд би хичээд тэгээд амар гэлхэн дансаа өгчлөө шууд дансаа миний данс шүү өгөхээр ингээд цаанаасаа ингээд ичин бүрэн балараад чадахгүй юм чинь бид ч хүн надад мөнгө өгөх гоё штэ. Тийм үстэй. Та нар ч хүн зүгээр мөнгө өгвөл чамаг үзээд гоё байсан тэгээ чамд гоё юм авч идэрэг мөнгө өгсөн юм агвал чи гоё цүнх аваар гутлааврыг мөнгө өгвөл гоё үстэй. Найз нөхөд аав өгөхөр аим гоё үстэй. Би бас гинт бодоод тэгээ чад битээ бүр шин чин чадлаад. Тан маань хаалц гэрэлтээд үдсэн чи чад битээ битгий маяг л гинэ намайг. Тэр чи угаасаа ингээд ийм social creator, ийм YouTuber хүмүүст байх ёстой тэр зүйл гинэ. Яг л би өөрөө та нарыг одоо ингээд ийм
соён гэгэрэлдэг нь бол биш, би тийм төрлийн инфлюенсер ч юм уу, тийм ютубер биш. Зүгээр ингээд намайг үзээд ингээд ийм аз жаргалтай болж байгаа хүмүүс байна. Аз жаргалгүй болдог хүмүүс ч байгаа баг. Тэгэхгүй юу. Мэдгүй яг би яа тайлбарлах мэдгүй, ямар ч тийм контент креатор ютуберүүд бол ерөөдөө donation гэдэг зүйлээр ингээд бас ингээд санхүүн дээр ингээд тусламж авдаг. Тусламж авах нь цааш ерөөдөө хүмүүсийн зүгээр юм сайн дураараа чамд ингээд ориулж байгаа хөрөнгө оруулалт гэж үздэг юм байна. Тэгээ би ер нь одоо ингээд өнөөдрөөс энэ бичлэгний доороос ерөөдөө ингээд donation авдаг болж байгаа шүү. Тэгээд баярлалаа. Donation өгч байгаа хүмүүстээ баярлалаа. Тийм итгэн авцсан юм шиг хэлчихье. Ямар гоё юм бэ, баярлалаа гэж. Тэгээд өнөөдрийн сэдв нэг юм уян гайлтай, чим шиг хэтрүүлэгтэй, чим шиг гэхдээ бүх зүйл үнэн байсан шүү. 100% бодит суурин дээр миний балан авгаа Монголд туусан 2 жилийн ийм туршлаган дээр үндэслэж гарч ирсэн ийм бодиттой үнэн түүхнүүд шүү. Гэт надад яривал өчнөө ховжив хорломоогийн түүхнүүд байна. Бүр надад Монголд олцтой нэр бүрс. Би бол нэр үнэхээр цаа байсан юм уу? Одоо ч цаа л вэ. Гэтэл гоё шүү Монгол явмаар байна нэрээ би. Сүүлийн үед би жоох эмороод бас Монголд явмаар нэг хүүтрхээс өмнө Монгол яваад ирмээр санагдаал ингээл эморол тэгэл. Гэтэ яг одоо энэ жилдээ жоохон саби нүүд суугаад ингээ жоохон хэцүү байна уу бас. Урдуулж шахгүй. Тэглээч би ер нь л мярч шиг байхгүй л дээ. Тэгээ Монгол яваад ирэхээр жоохон бас санхүүнд говьлт ороод дайвалт орчих. Жоох хэцүү байна. Монголч бас тэгээд хүнгүй өвчтөм шүү дээ. Улсаас харин тэгээд донгосны тик давдаг бол Монгол яваад ирэхээр хороноос уулын тик давд өгчүүл. Яа ирчмээр л шүү. Уруулаа нэг будчихъя даа гэж. Уруулаа энэнгээр будчихъя да. Найдаа. Миний нэг би бас нэг банан идчихээ гэж юм явахаас өмнө тэг нөгөө банан маань ийм болоод бицтай болчихжээ. Гэхдээ би ийм бананыг бол идчихдэг. Зарим хүмүүс энийг маялаад иддэггүй магадгүй. Би бол ерөөдөө иймэрхүү болцсон илүү гой санагдаад байдаг, илүү зөөлөн. Би бол яг юм дөнгөж шараагаа хатуу банан бол их туртай биш хүмүүс шиг амтагдаад байдаг. Тэгээд иймд амтнаа амгалцсан байдаг. Надад санд нийлж байгаа зү. Энийг идэж чаддгүй ч балаагаа чаддагч балаагаа иймэрхүү банан. Би бол туртай. Би яг ийм жоохон алсан харлаад эхэлсэн банан туртай. Энэ гэхдээ жоохон арай л жоохон цохорчж. Тэгэхдээ би туртаагаас арай жоохон илүү цохорчж. Гэхдээ одоо идэхгүй бол маргааш бүр амар болно. Тэгээд одоо ич. Натрах нь өндөр нь яг гоёор байна. Яг бананы энэ гоё. Өөр өнөрч юм байдгүй л хал да. Яна. Энийг амдаа ичгүй дээ одоо ингэж байна. Тэгээд өнөөдрийн нэг сэдв нэг иймэрхүү сонирхолтой байж юм шиг сонирхол өгөөч юм шиг. Надад өөр ингээ гоё Монголд зөндөө турсамжлал хүүхэд ингээд багаар ингээд яриад цохороо гойгоор орж ирээд тийм. Өнөөдөр надад орж ирсэн нэг иймэрхүү түүхүүд байна. Тэгээд би мэдээж дахиад Монголд очиод мэдэрсэн гоё зүйл бас сонир санагддаг зүйл мөсгөө бүгдийг ингээ дахиад ярина. Та нар тэгээд би юу нь яг тийм байна. Худлаа нэг хүмүүсийг намайг юу яриул та нар дуртай байх вэ гэж асаанд мал авч чадахгүй байна. Тэгээ та нар энийг яриач тэрийг яриач гэхэр чи би за тэг яг хичээл байхгүй болчихсон заяа. Би зүгээр яг энэ YouTube-ийн энэ салбарт бол заяа. Тохон бас юу ч болоогүй нэг бюролог гэж бухан басаар баана юу лээ мөн лүү. Тийм. Тэр шиг л үлээчлээ сая. Яг дээ заримдаа үлээчлээ гэсэн шээ. Яг юм зүгээр юм гоё өөрхөн хүссэн контентыг хийх надад илүү амар тэр нь илүү гоё юм байна. Яг тэр нэгний ингээд тэгээд гэсэн юм хийхээр ерөөсөө ингээд яг би өөрөө биш юм шиг нэг юм худлаа юм фейк хурамч байгаад юм санагдаад тэр одоо тиймэрхүү бичлэгнүүд ч юм нэг тийм надад наалтахгүй байна. Шатгүй. Sorry. Амда банан ичээд та нартай яриад аваад уучлаарай. Sorry, but no sorry. Би баг сайн дээр ярьж байгаас тийм. Инста гоё юм аа. Энийг ёстой та нартай энийг авч хэрэглээрэй гэж зөвлөё. Энэ бол бараг л Монголын Эден арх шиг сайхан амтан байх шүү. Нэр би ч гэсэн Монгол нэр Эден надад бараг үнгүү жилийн хэрэгцээ өгтөл Эднийг хэрэг ламцсан да нэрээ. Хогийн амт надад нэг шилж харах үнгүү гүг шүү дээ. Би бүгдийг мөнгөөр авсан шүү дээ. Нэг Монголын Эден бартер хийдэг юм л зүчгэл уцаад байгаа. Яа, sorry. Бас өөрийгөө айтайхан болох гээд бусдыг амар тэгж хэлж мэдэх юм муухай шүү дээ. Гэтэл ер нь Монголын надад нэг инфлюенсер яг хитрхи тийм юм бартартаад юуг нь мэдэхгүй рекламдаг надад бол ер нь яг үндэ таалагддаг байсан. Бүр арич тий дуутан жүжигчин гэлтгүй бүгд л бараг л бандарч левчг барьцсан.
10,000 багцаараа өчигнөөс баг ширээ 4 тороор 10,000 үлийн банаас ливч мэлж зарж мараа зогсоод жүжигчин хүмүүс байсан. Би тэдэр хүмүүс өдрөөс ойлгоогүй. Юус ойлгох хүсэхгүй байсан. Яг тэгвэл олонний танил гэдэг юм ашиглаад олноор нь лөө өрдөж болохгүй шүү дээ. Би тэрэн дээр бол бүр санал зөрдөг. Тэгээд жүжигчин 2 хүүхэн байсан. Диор мёрын готолч гэлөө баахан брэндийн гол тавьцснаа 50,000 гэд бүгд ингээд бас зараад исэн. Тэр бол ерөөсөө надад бол бүр лөө шиг санагддаг. Олонний танил гэдэг нэр хүндээ ашиглаж олноор нь хамаргаж хавсаргаж луурдж байгаа хэрэг энэ бол. Бүхэн брендийн өмсг албагүй. Тэр бол би бүр хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ би яг миний өөрийн хувь үзэл бол ер нь Солонгос би тэр зүйлүүдийг сурсан. Хулхим арваад найзуудтай Солонгос найзуудтай ингээд шоолуулаад би өөрөө хулхим авснаач мдэггүй байсан. Та нарт нэг түүхээ бас тайлгаад ярьж өгье гэж би ярьж өгөхөөс доош. Би нэг метроны буудлаас нэг 10,000 воноор нэг юм барьдаг юм хар цунг хутлаад авсан байжгаад Солонгос найзуудтайгаа арих уух гэдэг орой нэг 6 улдлоо 5 улдлоо. Тэгээд яг лифтэн цугаад 2 дахлуу гаргасан чинь миний цунгийг барьсан байсан цунгийг бүгдээр шууд чи хийцээ авсан яа бидний юунд байхгүй Солонгос аль юунд төлөө одоо бидний зардаг нэг хэдэн сторууд байдаг юм тэр нэг үнтэй юм хуцунаар зардаг шинсэг энтер гэж юм те тэнд ингээд үгүй яг энэ юуны хөрөөсө байхгүй байсан шүү дээ гэд тэгж мэгэл хоорондоо ярьж мэрэл тэгэлсэн би бод энд явдаг хогшгол байсан шүү дээ дотор юу ч мэдэхгүй чавс гинэ онгор жоохон тэгсэн чинь чи хаанаас авсан гэдгсэн чинь би Бучаны йогос гэдгсэн чинь Бучаны йогт Валентиногийн цүнх хэлүүлээд тэр чинь Валентиногийн цүнх мэжан стор байт юм уу гэд мэдхгүй зүгээр би йогийн дэлгүүрээс авсан чинь тэдэр авсан чинь 10,000 воноор гэдгсэн чинь нөгөөдөл чинь намайг шоолж ийнэ гэл тэгэд би яагаад намайг ингэ шоолоод байгаа юм болоо гэсэн чинь бүгдээ ёо тийм байлгүүдээ ёо тийм бахаа ёо за харин нэг хачаарагдаад юм аа хачаарагдаад харин бүр албаар асуусан энтер гэж мэгээ намайг чинь бүр би бүр тэр үед ингэ эхэндээ яг нэг Монгол майнд манд байгаа за өгсөн би хулхин байрсан чи намаатай мамаатай ингэ амар юм үгс мөхсөн гэж бодоод ингэсэн чи 2 3 хүн шоололоод ирээл яг хүн чинь орчондоо тасчдаг юм билий 2 3 шоололоод ирэхээр би зүгээр лого моготоноос бүр өнгөлцгөө харлаа айргуулж байгаа юм за пиццаа одоо энэ хулхин өмсөд одоо очив нөгөө найзуудтайгаа уулздаг ёстой дахиад шившгүй шараа авах юм болно гэдэг. Яг хүн тийм юмнаас айдас юм трам авчдаг юм билээ. Тэгээ би ерөөсөө юм ер нь бол өмнө нь хулхи ориг юм гэж нэг боддгоо. Яг үнтэй минь аваад авахгүй автгүй ч юм уу тий. Нэг тийм угаас нэг үнтэй ч юм би авч үзээгүй л хальта Солонгост бол Солонгост тэгэл анхныхаа брендийн хүмүүс би авч үзчихсэн угаасаа. Тэгээ тэрнээс жаагаад би ерөөсөө бичгтэй хулхи юм харахаараа бүр ингээд бүргүй ямар ч гоё яасан ингээд баг ямар брэндээ сайн судалж авахгүй ингээд мэдхгүй царилаад авчих юм бол одоо шившиг болох юм ингээд. Тэгээ Солонгост бид нар хулхи ориг гэдэг нь юг өөр хэм бие дээр ингээд найзуудтай бүр ингээд мохож шоолуулаад мэдрээд ингээд амар хиччихсэн түүх надад байдаг байхгүй. Тэгээ тийм учраас би ерөөхдөө бол Монголоос Солонгос руу ирж байгаа хүмүүс их юм уу битгий ерөөсөө тийм хулхи юм өмсөж битгий ирээрээ. Техний нэг жил бол яах вэ гайгүй л ахал да. Нөгөө нэг Солонгос найзуудгүй эн чин байвал яах вэ. Тэгээд шууд сургууль мөрөд арах юм бол тэгэл хятад чин бөөнөрөө брендинг өмсөд ирсэн. Тэгэл өмссөн готлцож хараа шууд тэгэл мэдчихнэ. Тэгээд нэг юм хүмүүс яг тэрийг ингээд яхаа шууд ингээд намайг үнэлэх хэмжээний брок гэж хараад хэлдэг юм билээ. Тэгээд чи тэгээ тэр найзуудаас ингээд холдоод явчихгүй да салчихгүй даа гэж та нар бодож магадгүй гэхдээ хүн яг очинд нь ороод ирэхээр хүн тэрнээс амар хичдэг болт юм билээ. Яг миний алдаа гэдгийг мэддэг болдог. Нөгөө бусдаас ч өөрөөс алдаа гаргаад хэлдэг юм байна лээ. Би одоо өөрөө юм гүйж очих болох юм авчаад хинч буруу хөвтэй гэдэг хүн өөрөөс алдаагаа хайж эхэлдэг юм билээ. Яг орчин нэг тийм болоод ирэхлээр Солонгост амьдрэх хүмүүс бол миний юу яриад байгааг мэдж байгаа. Ер нь бол Солонгосчууд брендийн авахул брендийн аваад авахгүй бол юм зүгээр л бичиггүй юм tote bag маяг үрээл ингээд юм энгийн брэнд биш юмнууд хэрэгэлдэг. Тэгээ манай Монголын болохоор яг нэг юм хэрэглээний тийм байдаг шүү дээ. Ямар брендийн ч мэдэхгүй за мэдчихсэн ч оргин чин тамаатай хулхин чин тамаатай ингээд хамаагүй өмсдөг. Гэхдээ Монголдоо бол бид нар бас тоодгүй шүү дээ. Гэхдээ гадагшаа гараад ирэхээр амар одоо жишээ нь за хятад бол бүр дүүрчээ. Угаасаа хятад амар хулхим амар их байдаг учраас. За тийм жишээ нь одоо Америкт бол бүр амар минь хулхим өмсчүүлээ. За миний хувьд бол миний хүрээлүүд бол одоо миний Америкт найзалж байгаа найзуудын хувьд бол хулхим өмсөд гарна гэдэг бол ер нь жоохон хэцүү. Угаасаа шууд хараад фейк ин мэдэгдэн ер нь бол Америкчууд энэ чинь хууль бус хулхим зах чинь. Тэгээ угаасаа хулхим өмсөд ах. Угаасаа амьдралын болцоо яг үндэ бас нэг юм хулхим өмсөд ах чинь нэг юм шаардлага байдгүй л ахтай эднэрт бол. Тэгээ Солонгос яг тиймэрхүү юм мэдэрсэн анх тэгэл мэдрээ тэгээ би Монголд одоо тиймэрхүү юмуд амар рекламад байдаг хүмүүсийг бол би ер нь бол амар яг нэг тийм угсах хүлээн зөвшөөрдөггүй. За нэг хоёр ширхгээр зардаг хүмүүс л зөндөө байгаа бол тэрийг зарж болно. Тэд нар ч бол юм яг юм худалдаачин одоо чинь бизнес эрхлэгчид гэж явж штэ. Тэд нар бол болоод байна. Тэнгүүд л ингээд нэг ард түмний танил болцсон ийм нэртэй хүнтэй бараг соёлын тэргүүний ажилтан шатсан дуучин төрийн гавьяд маяват нь тийм юм хийцэн бүх 50,000-ны хараа ямар жордон мордон ч гэнэ амьдрал за би угаас тэр пүүзний нэр угаас мэдгүй л дээ. Гэхдээ тийм пүүз мөз ингээд рекламадад байж байгаа надад бол амар инээдтэй санагддаг. Надад ерөөсөө тэр нь таалагддаггүй. Тэгээ зүгээр нэрэндээ ашигласан ловер шиг санагдаад байдаг. Гэхдээ би хүний амьдралыг мэдэхгүй шүүж чадахгүй. Зүгээр миний хувьд шүү. Одоо нэг удаа өөрийгөө ингээд нэг яах хамгаалах шилэн бүрхүүлэл одоо би хийгээд байна л да. Энэ муухай балиар юм хүмүүсийн нэг юм зам байдаг. Надад ч гэсэн байгаа байхгүй юу. Хүмүүс намайг муухан гэж бодчих үү гэсэндээ би бас өөрийгөө хамгаалсан шилтэр хийгээд штэ. Тэр нь яаж илэрч ийнэ гэсэн чинь тэгтэл миний л үднээс шүү дээ эн чинь гэж бодлоо бас зөвтгөл яваад байна. Хүмүүс ийм муухай агаш тас хүмүүс муухай намайг бодчихгүй гэж бодоод би бас
Ийм лалрын байгаа байхгүй юу? Я би заримдаа хүртэл ингээд өөрийгөө илэрхий хамгаалах гэдэг ингээд үйл мөллөөр хүртэл жоохон заримдаа өөрөө скринчлэнэ. За ерөн хүн болгонд би таалагдаж чадахгүйгаас арч тэгэл одоо яах вэ? Хизээ хүн гээл хүн болгонд таалагдахгүй гэдэг хав тий. Гэхдээ ер нь бол надад тэр хүмүүсээс таалагддаг. Бат цорын дээр бол бацчихсан аа. Тий. Тэр юмыг авч хэрэглэж байгаа хүмүүс бол би уусаа буруутахгүй. Тэр хүний өөрийн сонголт байгаа шүү дээ. Тий. За нэг тийм хүн Монголд надад ерөөсөө таалагддаг юмнууд нь тэр байна. Тий. Зөндөө байсан. Зөндөөч байна. Угаасаа амжих нь арай л удлаа. 50 бараг цаг болчихлоо. За тэгээд эргээд дараагийн бичлэгээр уулзцаа болоо өнөрөө. Өнөөдрийн миний юм балаа яриатай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Яриад зөндөө юм байна нэр. Энэ бүр амар урт. Ингээл халаал ингээл банан яриад, аяга яриад, уух юм яриад. Би ч гэсэн өвчтөр. Стайм. За зөвхөн тэр өвчтөр стайм. Тэгээд намайг үздэг балаагаа нарт ард тийш дараагийн бичлэгээр уулзъя балаа өнөрөө. Бай. Йоо. Ингээд дуслаа.